саяхан би фитнес дээр бэлтгэл хийгээд суужсэн чинь нэг хүн ирээд ямар конзим QR уувал сайн бэ гэж асууж байна л да. Конзим QR гэж нэг та нар мэдв үү? Тэр конзим QR-ыг бол бүх тамирчдад зөвлөдөг. Одоо бараг бүх л фитнесийн нэмэлт саплементууд дотор конзим QR гэж зүйл бий. Мөн гоо сайхны брэндүүдэд төрөл бүрийн хөгшрөлтийн эсрэг, арьсны өвчлөлтийн эсрэг гэсэн нэмэх 40-оос дээш ангилалт ч гэсэн тэр гоо сайхны бүтээгдэхүүн дотор конзим QR гэдэг тэр бичиг байдаг. Тэр энэ бичиг өөрөө юу хэлж ийм нөхөр конзим QR гэдэг зүйл бидний биед хэрэгтэй гэдэг асуудал гарч ирж байна гэсэн. Конзим QR гэж яг юу юм бэ гэдэг асуудал гарч байна. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. Тэгэхээр өнөө л явж бид нар өөрсдийн биеийн өчүүхэн баг нэгж болох, биднийг амьд байлгадаг, бидний төлөө өдөр шөнөгүй ажилдаг эс рүү очихоос авахгүй. Эс рүүд ингээ орох юм бол эсийн дотор тодорхой хэмжээнд амьд бактери шиг энэ бүтэц, эртний энэ бүтэц болох митохондри гэж байдаг. За энэ митохондри гэдэг бол өөрөө тэр эсийг амьд байлгадаг гол цахилгаан станц гэж ойлгох хэрэгтэй. Энергийг үйлдвэрлэдэг. Хэрэг тэр эс митохондри байхгүй бол тэр эс шууд үхнэ. Хөгшрөлтийн бүх онол дээр ч тэр ярьдаг, дасал хөдөлгөөний онол дээр ч ярьдаг, ядаргаа сүлтээний онол дээр ч ярьдаг. Митохондри бол бүр сүлтээ хавдрын онол ч гэсэн митохондритой холбоотой. Таны митохондри дутуу ажиллаж байгаа бол таны хувьд илүү эрчимтэй ядарна, сүлдэн, хөгшрөн, эс чинь үхнэ. Хөгшрөн. Цаашлаад хавдар тусна гэж. Тэгэхээр энэ митохондрийг эрүүл байлгадаг зүйл юу юм бэ гэдэг асуулт гарч байна. Митохондрийг дахиад задлаад үзэх юм бол митохондригийн үйл ажиллагаа бол өөрөөсөө цахилгаан станцуудын яг системтэй адилхан ажилладаг. Нэгдүгээр 100, 2-р 100, 3-р 100, 4-р 100 гэдэг шиг гэх мэтлэн нэг митохондрийн дотор асар олон тооны уурын зуух ажиллаж байгаа. Энэ уурын зуухуудад тодорхой хэмжээний төлөх хэрэгтэй. Энэ төлсөнд мэдээж хүчил төрөгч оролцож байгаа. Энерги орж байгаа, глюкозууд орж байгаа. Гэвч тэд нар өөрсдөө уурын зууханд дотор шаталтын хөдөлгүүр дотор тодорхой нэг бодисын тусламжтайгаар нэгээс нөгөө зөвөрлөгдөж энерги үүсдэг. Энийг хэн хийдэг вэхээр зэрэг конзим QR хийдэг. Одоо бүгдээр харж конзим QR яаж эсийн дотор ажиллаж энерги үйлдвэрлэлтэнд тусалж байгаа гэдэг. Тэгэхээр таны бие махбодод конзим QR гэдэг зүйлд унах тусам таны бие махбодод ядаргаа, сүлдаа гэдэг дараах миний олон төрлийн зүйлүүд яригдчих эхэлнэ. Судалгаагаар юу гэж гарч ирэх вэхээр зэрэг конзим QR бол нас ахихээрээ буурдаг батлагдсан. 35 наснаас хойшдаг хэмжээнд улам буурсаалдаг. Тэр дундаа зүрхний өвчтэй хүмүүс, бөөрийн өвчтэй хүмүүсийн конзим QR жирийн хүмүүсээс хэд дахин буурсан байдаг. Зүрхний дутагдaltaй өвчтэй хүмүүс хүртэл. Анх бол энэ конзим QR-ыг бол зүрхний дутагдлын эмчилгээнд бол гаргаж ирсэн байдаг. Зүрхний дутагд гэдэг нь юу гэхээр зэрэг зүрхний булчин агш чадхаа болсон гэсэн. Тэр зүрхэнд маш их хэмжээний агшилтыг хийхэд юу хэрэгцээтэй вэ гэхээр зэрэг конзим QR-ийн оролцоо хэрэгтэй. Тийм учраас зүрх муутай хүмүүсийн конзим QR нуусан байдаг. Тэгэхээр конзим QR гэдэг бол бидний амьд бие махбодын 26 тербумесийн гол энергийн тэнцвэржүүлэлт зохицуулагч молекул болж таарч байна гэсэн. Тийм учраас тамирчид яагаад конзим QR хэрэглэж байгаа гэсэн. Өндөр ачаалтай бэлтгэлийн үе зүрхний цохилт ихснэ гэсэн. Маш их хэмжээний зүрхний цохилт ихсэж байгаа учраас маш их хэмжээний энерги зүрхэнд хэрэгтэй. Маш их хэмжээний зүрхний кардиомиоцит хэмээгийн эсийн дотор атаф нийлүүлэх буюу энерги үйлдвэрлэхэд митохондрт нь конзим QR хэрэгтэй. Тийм болохоор конзим QR-ыг тамирчид хэрэглэхээр ядархаа болждаг. Ачаалдах чадвар сайжирчдаг. Бэлтгэлийн чанаржилт сайжирдаг. Энийг бүх тамирчид хэрэглэдэг. Тэгэхээр конзим QR бол за миний хувьд бол анх энэ мэдээллийг 2012 онд сонсчихсон. Тэгэхэд энэ ойлголтыг 100 жилд гарсан маш том хэмжээний нээлт гэж авч үздэг. Хүн төрөлхтний. Тэгвэл конзим QR-ыг юунаас авах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа нэгдүгээрт. Аль конзим QR нь сайн юм бэ гэж. За миний хувьд бол та нарт ямар нэгэн брендийн конзим QR-ыг зөвлөхгүй.
Яагаад гэвэл би өөрөө ямар нэгэн брендийн конзюм QR-ыг хэрэглэдэггүй. Би конзюм QR-ыг байгалийн их усрээс авдаг. Байгалийн их уср гэж. За миний дажууд тарахад гарч байна. Хамгийн ихээр конзюм QR-ыг юунд дагуулдаг юм гэхээр зүрхэнд дагуулдаг. Малын зүрхэнд. Тэр дундаа үхрийн зүрхэн дотор. Дараа нь гахааны зүрх. Тэгэхээр яагаад зүрхэнд их агуулгаж байгаа юм? Яагаад гэвэл зүрх гэдэг эргэтэн өөрөө асар хэмжээний конзюм QR-ыг ашигладаг учраас тэр мал амьтны зүрхэн дотор угаасаа конзюм QR нь байж байгаа гэсэн. Үхрийн зүрхийг тодорхой хэмжээнд хоолндоо маш багаар хэрэглээд байх юм бол таны хувьд нэмэлтээр конзюм QR авах шаардлага байхгүй гэсэн. Байхгүй. Би саяхан нэг шавтайгаа холбоо өрөөд байсан чинь Францад 100 г орчим үхрийн зүрх чинь Монгол мөнгөөр бараг 50-60 мянга болсон авцаа байх шиг байсан. Тэг бараг олддгүй ч юм бэл. Дээрэс нь одоо тэр гадаадын үхрийн чинь зүрх чинь одоо манайхан шиг юм натурал биш шүү дээ. Ихэнх нь тэгэл эрдэнэ шишээр хоолсон юм байна. Тэгэхээр би юу гэж хэлэхээр тэр их одоо үнэтэй конзюм QR-ыг мөнгөөр худалдаж авах шаардлага байна уу? Тэгэхээр би та нарыг бол заавал над чиг бай гэж хэлэхгүй. Бэлэн сайхан 5 хошин муулын маань 5 цул байна. Тэр дундаа зүрх байж байна. Зүрхийн хоолндоо идчих биш. Тэгтээ оройны хоолн дээр биш. Оройны хоолн дээр зүрхийг идчих юм бол орой унтахгүй улам сэрвэлзээд улам ирч хүч хараад байдаг. Кофеинээс илүү хүчтэй. Нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр би тэр залууд юу гэж хэлсэн гэхээр зэрэг ярианыхаа хэнд асуусан тэр залууд нэмэлтээр конзюм QR худалдаж авах шаардлагагүй. Зүрхээ бэлтгэлийнхаа өмнө вэ нү? Өдрийн хоолн дээр вэ тодорхой хэмжээнд хоолныхоо аль нэг хэсэгт ирчиж авалт бага хэмжээгээр. Зүрхний дутагдал өвчтөй хүмүүст яагаад конзюм QR-ыг өгдөг? Зүрх хэдвэл зүрхэн сайн биш үү гэдэг энэ өгүүлбэрийн цаад утга санаа нь энэтэй холбогдож ирж байгаа гэсэн. Мөн малын бөөрөнд бас конзюм QR бас их агуулгадаг. Тийм учраас монголчууд 5 зулын шөлийг хавар цагт хэрэглэдэг шалтгаан бол тэд толботой. Маш их хэмжээний ядаргаа сүлдээр эсрэг үйлчлдэг хүч. Тэр чигээр эмийн бодис байгаа гэсэн. За тэгээ та бүхэндээ би хандаж өнөөдөр конзюм QR хэмээх тэр гайхалтай нэгдлийн талаар ярьлаа. Тэгээ үүнийг юунаас авч болох вэ гэдгийг хэлж байна. Тэгтээ сонголт бол таних зүрхэнд дургүй хүн байж болно, эсвэл веган хоолтой хүн байж болно. Тэд нар бол саплмент хэлбэрээр авч болно. Гэтэ үнэтэй. Үнэтэй гэдэг нь хэлэх хэрэгтэй. Нэг сар нуух нь нэлээд дажгүй конзюм QR-ууд бол 150-аас 250 мянган хооронд хэлбэлцэж байгаа. За, өнөөдрийн дугаар та бүхэндээ фитнесийн ялангуяа болон тамирчдын дунд маш их түгээмэл асуудаг, маш их хэрэгэлдэг саплментийн их үүсвэр, гарал үүсэл, биологийн нөлөөллийн талаар богинохон мэдээлэл хүргэлээ. Баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн Үрсү